тонн зэсийн хүдэр олборлох уурхайнууд олон улсад ашиглалтанд орох гэж байна. Угаас дэлхийн зах зээл дээр үн унчхаад байгаа салбарт энэ мэдээ сөрөг дохио авчирч байгаа юм. Зэс үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ тоог нэмж байгаа ч хэрэглээг өсгөж чадахгүй байна. Лондонгийн металлын бирж дээр 2008 оны 1-р сард зэсийн үн түүхэндээ анхудаа тонн $8,000 давж хэрэлдэхтэй тул цаашиж нэмэгдэн хэмээн төлөвлөгдөж байлаа. Зэсийн үн түүхэн оргилсэхтэй хүрч $10,200 хүрэх болсон 2011 онд манай улсын эдийн засаг 17% өсч энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж байсан юм а. Харин оюутлын 2 дахь шатны бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын талаар маргалдсан мөн зэсийн үн огцом унсан үйл явцтай зэрэгцэн Монголын эдийн засаг урдж эхэлсэн юм а. Оюутлогоос гадна Эрдэнэтэй Монгол улсын эдийн засагт цаашиж гисэн зэсэгдэг металлын үн ямар үнэтэй байх нь голлоо хамаарна. Үний уналтын мөчлөгэд баглаас тийм тэрний эхлэх цаг хугацаа дуусах цаг хугацааг нь ерөөсөө судлаачид нарийн хэлж таамаглаж чаддгүй. Тийм учраас л үл таамаглах тийм эхлэх дуусах хугацаа байдаг учраас хамгийн том эрсдэл нь уул уурхайн салбарын гол эрсдэл тэнд явдаг шүү дээ. Тэгэхээр нэгэнт одоо уналт бол саарсан ойлгомжтой. Тэгтээ ингээд жоохон унаад өксөөд тэгтээ яг дээшээ өсөх нь бол одоо хинч хэлж мэдэхгүй байна. Ерөнхийдөө судлаачид бол нэг 2017-18 хавцаа байх болов гэж. Оны ихэнх зэсийн үн зөөгийнхөө өссөн нь Монголын хувьд татам мэдээ байсан. 2016 оны 1-р сард 1 тонн зэс $4,553 борлогдож байсан бол өссөөр 5-р сард $5,000 төрсөн юм а. Гэвч 6 сард зэсийн үн дахин унж $4,800 хүрээд байна. 11-12 онд бол 9,000 төгсчихсэн шүү дээ. Одоо бол 4,500 за энэ хавцаал одоо байж байна. Тэгэхээр бол нэлээд одоо унтсан байж байгаа шүү дээ. Гэхдээ одоо Эрдэнэт үйлдвэрийн хамарлын эсрэг арга хэмжээг авч байна. За энэний дүнд бол өөрийн өртгийг бууруулж одоо эхэлсэн. За бол 6,300 байсан өөрийн өртөг байсан бол 2010 онд одоо бол 4,820 болтлоо буулгалаа. Дэлхийн томоохон зэс үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ нийлүүлэлтийг өсгсөөр байгаа тул хойрын жилүүдэд тус металлын нийлүүлэлт борлуулалтаас их байна. Үүнээс гадна дэлхийд даяар сантехникийн болон бусад салбарт зэс хоолойноос илүү хямд пластик хувцар хоолойнд шилжих болсноор сүүлийн 10 жил гэхэд зэсийн хэрэгцээ 25%-аар буураад байгаа юм а. Зэсийн ойрын ирээдүй тийм ч таатай бус байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах